Зураг л үлдэх юм да хөрхий. Энэ зураг миний хувьд маш үнцэнтэй. Учир нь хайртай аав минь цэл залуухан насны дүр төрх энэ зураганд мөнхөрж үлдсэн болохоор тэр биз. Ямар одоогийн шиг утсан дээрэн хүссэн үедэн зургаан аваад хадгалж явдаг байсан биш. Ард байгаа автобусыг хүмүүс андахгүй биз. Тухайн үед Оросын Ляз, Чехийн Кар автобус л үйлчилгээнд явдаг байхад анх ургамал зэм компани 1994 онд бүгд найрамдах Солонгос улсаас 8 ширхэг автобус оруулж ирсний нэгийг манай аав барьдаг байлаа. Аавын автобусны дугаар 4-7. Найзууд нь надаар тоглоод 8 автобус уралдаад танай аав 7 дугаар байранд орсон болохоор 7 номертэй гэж ярихад би ихэд дургүй байдаг байж байлаа. Аав инээгээд л монголчуудад 7 бурхнуудыг хамгийн их шүтэж эрхэмлдэг болохоор аав нь бэлэгшээгээд 7 номер сонгосон юм а гэж хэлж байсныг сайн санаж байна. Тэр үед Орос Чех автобуснаас өөр автобусанд сууж үзээгүй хүмүүс анх суугаад ёстой л нэг соёлын шок болж байсан та. Би хүүхэд байсан болохоор аавыг дагаж кабинд сууж явах их дуртай. Нэг удаа ярамгийн зам дээр зурчигчтой явж байхад аавынхаа өвөр дээр суугаад автобус жолоодод ийм түүх надад бий. Надад бол үгээр хэлхийн аргагүй аймаар гоё мэдрэмж. Харин дотор нь сууж явсан хүмүүст ямар олиг байх вүлээд. Зарим нэг нь уурлаад болооч гэдэл. Аав харин яасан аминдаа хайртай юм буугаад дараагийн автобусанд сууж болно шүү гэдэл. Одоо цагт хэрвээ тэгсэн бол аав бидэн хоёр фэйсбүүкийн од болоод маргааш нь аав ажилгүй болох байлаа. Аав минь тусархуу зантай байсан болохоор хурим найр, буйны ажил, хонхны баяр гэдэл олон хүнд тус болсон. Тэр байтугай манай багангийн багшин гуйлтаар үхэр хүртэл ачиж байж билээ. Энэ сайхан автобусыг ховын нэмчил ашиглаж байж. Дарга нь энийг олоод уншчих үед хэрвээ уншиж байвал унаа тэрэг ховор байх үед манай аав ялгаагүй л олон түмэндээ үйлчилж байсан юм шүү дарга минь дээ гэж хэлмээр байна. Тийм ээ. Би энх баяр гэдэг хүний үргэлжлэл таныхаа нэрийг л хичээж явах юмсан да. Хоёр хүн ижиген сайн харнаа аав минь. Таныгаа маш их санаж байна.